Almas Movie Guide. Та нар нөгөө Оскар дээр Аз ТV-с ирсэн бүтээл анх удаа тийм олон шагналыг зэрэг шахав бүгдийн хуу хамж түгээл кино урлагийн салбарыг донслогсон Parasite гэд киног мэднэ дээ. Тэрэн дээр гардаг баян гэр бүлийн ахыг санаж байгаа сте. Манай монголоор заваргал цэбог шиг хангугтай хоолойныхоо сексигээр толгой зөгтөг байсан. И Сун Кём гэд алдартай жүжигч ах байсан. Харин харамсалтайгаар өнгөрсөн оны яг бараг зулсрын алдад 12 сарын сүүлчээр бурхан бол зөвхөн солонгосчуудын байтугай дэлхийд даяарх олон сая фэнүүд их сэтгэл шаруус хуруулсан та муах. Өнөөдөр ярих кино маань ахын хамгийн сүүл тоглосон кино гэж хэлэхэд буруудахгүй бах. Ерөнхийдөө бол түүнийг санан дурсаад энэхүү киногоо сайхан enjoy дэж үзцгээе тамины. Сүртэй нэртэй Project Silence. Сүртэй эхэлнэ бас. Манай төрийн өндөрлөгүүд шиг солонгосын хэдэн нөхдүүд их хурлын ч юм уу за ямар тач ямар нэгэн танхимда таг тойроод суучихсан хэрэлдэх нь хэрэлдээд хов бацх нь базаад амаараа буудалццгаагаал сууж байна. Харин манай Жонгвон бол ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа Хёнбек гэд улс төрчийн гар хөл юм уу да. One X-Bet 100% шулаа зарласан. Та мэдсэн. Бүртгүүлэхдээ 18-наас хүрсэн байх шаардлагатай. Та бүртгүүлэхдээ One X-Bet-ийн бүртгүүлэгсээр орж бүртгүүлээд л хангалттай. Та бүртгүүлэхдээ UX промо гэдэг ашиглаад анхны сая дээр авахрууллаа 100% нэмэгдүүлэн аваарай. Бас та өөрийнхөө санхүү эрсдлийг тооцоолох хэрэгтэй. Үгүй иймэрхүү. Энийхээ оролт төр. Өмнө 30% байсан бол одоо 100%. Яг улаан цам цүнх хэрэгчнэ гэд хэлчихэд арай буруудах байхаа. Ямар ч тач нэлээд нэр төртэй улс төрчийн нэртэй нөлөөтэй туслах болт. Том хурал дээр бүр томоо хүмүүсийн өдөөс дөрвтойхоо хэдийн хэлийг ивэл хэлчихдэг бас боссынхоо арыг бол сайн дадад туслах бай. Хурлын дараач мань босс Жонгвоноор бахархсан бол чи сайн байлаа шүү. Надтай үргэлж хамт ингээд надад тусалж миний арыг дааж яваарай. Чамд итгэдэг шүү гэж мэгээд үлээж өгч байна. Тэгснэ нөгөө л домогт солонгос кинонууд дээр гардаг дөхтөө та мөнгийг гаргаж ирэл сарвааж байна. Мөн дөрмийн дагуу нөгөөх нь ч бас үгүй хаа. Би танаас энэ мөнгийг авахгүй гэж мэгээл маяглал өнөөх нь уурлаж үгүй чи аваа гэж гарт нь атгуулж матхуулааш. Жонгвон маань бэлэвсэн юм байна. Бэлэвсэн гинэ баларч байна өрх толгойлсон гэхүү. Тийм тэг өрх толгойлсон газ бий. Эхнэр нь эртээ олон жилийн өмнө бурхан болсон болтой охин нь өөрийг нь бас тоож өгөхгүй маа. Тийнейжерс ч одоо тэгэл энэ насн дээр ийм л ааштай байдаг да. Нөгөө боссоос авсан мөнгөөрөө охиноо гадагшаа явуул сургах санаатай мань хоёр хамаг юм бэлдэж яваал нисэх орохоор явлаа да. Замдаа бензин дуусаад жаахан түл шийдэл. Колонкийн хүн нь нэг л сэвтэй сэжигтэй нөхөр байна. Яг энэ газар ажилддаг юм уу? Ажилт нь мөн юм уу? Тэгээд банкад өргөлчээд төлбөр өгөх гэтэл карт уншихгүй зөвхөн бэлэн мөнгө авна нэтэр. Өндөр хөгжилтэй оронд ингэж банкад өргөлчээд байгаад ажилтны төлбөр зөвхөн бэлэн мөнгөөр авна. Карт уншихгүй энэ хэрж сэвтэй л дээ сэвтэй. Ах шууд. За тэгээд дарахтаа чи яриад дараа мөнгө шилжүүлчихье. Тэгээд шууд хаяа яваад нас. Энэ ажилт нь мөн ч юм уу? Биш ч юм шиг сэгсгэр нөхөр хойноос нь дэмийл орилоод үлдэл. За ингээд ээлжилжээрээ кинонд маань голлох үүргүүдийн гүйцэтгэх дөрүүд маань эхнээсээ гараад эхэлж байгаа. Нэг гольфийн тамирч охин эгчтэйгээ цуг яваан байна. Ухаан санаа жаахан самурчихсан нэг хөгшин эмээ нөхрийн хамтаар байна. Бүгд зэрэг шахуу гүүрлүү арцгоол. Манай гол дүрийн хоёрч араас нэгч байна. Амар манан буудантай бараг 5 метрын цаад харагдахгүй шахам зам байдаг байгаа. Тэгсэн яг нэг гай болох хулгайч ирж байна да. Амар хурдтай машина барингаа давхар утсаараа лайв стрим хийдэг болтой тэнэг нөхөр айхтар хурдан давхиж явж байгаад яг дөрмийн дагуу осолдоодох уу гэдэл гайгүй. Жаахан гулгаал өнгөрлөв. За ашгүй дээ ямар нэгэн болсонгүй шүү гэж бодвоогүй юу? Манан модонд юу ч харагдахгүй байгаагаас болоод машинууд ямар ч ухаан жолоогүй мэдрэлгүй юм шиг бүгд араараас ороод эхэллээ. Хүүхдийн тоглоом машинуудыг мөргөлдүүлж байгаа юм шиг араараас гүбс рүү ухандаа л орж мөргөж эхэллээ те. Яг юу атсан мэддэхгүй цэргийн тусгай машин бас явж вэж таарна. Осолтоогүй мөргөлдөөгүй машин үлдээгүй. Бүгд таг зогсоод нөгөө цэргийн айхтар тусгай юм ачиж явсан машиныг очоод шалгадал дотор нь өгсөн 2-3 цэргийн цогцсон. Энд хадгалж байсан ч юм уу, хамгаалж байсан ч юм уу дотор нь байсан аратнууд ямартай ч суллагдсан тодорхой. Манай нөгөө колонкны сэгсэр нөхөр энд хүү амтан үхээд байхад сайхан гар манай Чонгвон убаагаас холигдуулсан мөнгө авна гэж хэлсэн энд ирж ил байдаг өөдсөн амтан өөрт нь ямар гай зовлон тохиолдохыг мэдэхгүй л энд ирж байгаа юм да. Тэр машинд байсан аратнууд бол дайнд явж буутай алан идэвчдийн өдөөс тавьж хөнөөлүүлэх зорилттой цэргийн шугамар үйлдвэрлэгдэж бэлтгэгдсэн алуурч нь ноход болж таарлаа. За тэгээд энэ гүрэн дээр бүгд суллагдсан. Дуус. Төрийн тусгаалтнаас ямар тач энэ нохонуудаа гялс хурааж хүн амтны амийг аврахгүй болохгүй гэл нэг хүнээ золиос сулгаж тохиоллыг насаад зогсоож байгаа л бүгдийн тусгай тохиогоор дуудаж нэг кабин түгжиж орхилоо. За бүгд болсон цугласнаа одоо явах уу гэж хэлж амжааг байтал яг нэг толгойлогч нохоо нь тэр машинд суугаагүй харин дээр нь гарцаа хүлээж идэг байгаа.
Нисдэг тэрэг рүү татаал оруулахын алдад үсэрч чол хамаг нисгэгчтэй юутай хийтэн бүгдийнх нь багал зургийг хуудаж хөнөөгөл бусад нохоонуудаа доош буулгаад нисдэг тэргийг ч нисгэгчгүй болгож сүнөөж орхих тэр. Тэгээ зүгээр сүнөө далааруугаа унаад өгчихгүй маа. Унах унахта нөгөө гүүрнийхээ тогтогч утаснууд руу унаад хамаг тогтогчнуудын тастаж хаяад гүүр савлалаад энэ хоригдсон хүмүүсийг цэргийн зэрлэг нохтод идүүлэх мөн дээрээс нь гүүрнээс өөбнөрөө унж чадрах гэдэг сонголт нэмээд ажиллаа. Одоо нөгөө нохч жинхэнэ утгаараа гүүрэн дээр суулд гүйлдэж эхэллээ те. Тэгээ яг нөгөө цэргийн кодлалтай болохоор эргэн тойрондоо байгаа бүх байг устгах гэдэг ганцхан зорилготой дайрч эхэллээ. Манай нөгөө тракны жолооч нөхөр маань Чонгвоноос колонк дээрээс мөрөөсөн хідэн цаас авах гэж араас нь нэхэж ирсэн биш. Зэрлэг нохонд бариулж үхэх аюултай нүүр тулна үстэй. Сүүлдээ бүр Чонгвонтойгоо нийлж амиа уурахаар хамтдаа зугтаж ихэнх шүү дээ. Манай хэд зугтаж нэг машинд ороод жаахан амьсгаавлаа. Нөгөө талд гольфч охин нөгөө эмгэн үгэн гэд хэдэн амьд үлдгэсэд нэг атуусанд ороод түр санаа амарцгааж өгч. Чонгвон цэргүүдийн богино холбоог авал амиа ураач гэж баахан ойрлоход харин түүний хоолойг сонссон хүн сайн хүн санаагаар гэж манай босс ах хүү болж таарлаа да. Ах тэгээ гүүрэн дээрх камеруудаар харж байгаа л Чонгвонд одоо инг тэг гээл дохио өгч эхэллээ. Ямар тач бөөнд нөгөө атуусандаа чигэлдэг шахуу сууж аваад цэргийн тусламж ирэхийг хүлээхэр боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа нэр алдартай эрх мэдэлтэй хүн чинь өөрийн хайртай ганц туслахаа уруулахаар өстө цэргийн хүч мөчийг бол шууд явуулна үстэй. Амлсан ёсоор цэргүүд чирлээ. Ирээд нэгжтэл харин ямар ч нохоо байх шинжлэх. Нохоо байтхаа бүр энэ үсэг чалга. За ямар ч байсан бүгд айгаад зугтсан болтой хэдүүлээ бүх цэргүүдийг дагаа явцгаая гээл гарлаа. Харин атуусны хамгийн харийн судал нэг нөхөр таг шигдэд суужхад гарахгүй гэж ойрлж чарлаад бүр сүйд. Тэгсэн тэрээр өөрөө яг энэ нохоонууд дээр анх туршилт хийсэн эрдэмт нь болж таарлаа. Мань хүн тэгээд нохтынхоо аашиг мэдж байгаа л да. Нөөс нулимсандаа хутгалтаад уйлж унжаад бид нар энэ автобуснаас гарч болохгүй. Тэр нохот хаашаа ч яваагүй. Тэд нэг онцлсан байгаа үхээс нааш хизээж хаашаа ч явдаггүй. Тэд нар зүгээр нуугдж хагаад хангаа нэг нэгээр нь зүйл дуусгах гэж байгаамаа гинэ. Чонгвон мань эрдэмтнийг чирсээрээ байгаад аваад гарлаа. Буцах замд юмс нэг л бишээ. Энэ тэнд байсан хөнгүү машинуудын тохиол дуграал. Нохот цэргүүдийг нэг нэгээр нь барьж эхэллээ. За тэгээд цаашаа юу болох нь бараг тэгээ ойлгомжтой дөө. Хүмүүсийг аврахаар ирсэн бүх цэргүүд нь бариулж дуусчих. Амьд үлдсэн байсан хүмүүсийн ихэнх нь чадарлаа. Ах уу арай гэж богино долгионы холбоос олоод босс руу залгатал. Яг үнэндээ энэ аниргүй төслгээд аимшигтай хэрцгээд төсөл нь үнэн хэрэгтэй. Мань босс ахын санаачилж хийсэн хэрэгжүүлсэн төсөл байж таарлаа. Тэгээд тэрийг энд байсан амьд үлдсэн хүмүүс бүх хүмүүс мэдчихэж. Өөрхий нөгөө муу юм гэж гэз гүзэгийг хэд уруулчих. Хэдхэн амьд үлдчих. За ингээд дахиад л бөөн тэмцэл. Босс ах уцаа авахаа боллоо. Учир юу вэ гэвэл одоо юу хэдхэн сарын дараа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа нэр хугарахаар яс хугар дээрээ тавьсан байгаа юм чинь өөрийнх нь санаачилсан төсөл ингэж олон хүний амьд хүрсэн гэдгийг олон нийт мэдвэл юу ерөнхийлөгч болох шууд аав их руу явна үст. Тэгэл өөрийнх нь санаачилсан төсөл гэдгийг мэдж байгаа сүүлчийн хэдхэн хүмүүсийг гүүрнээс унаж өгөх эсвэл нохоонд бариулах эсвэл тэднийг аврах уу гэвэл ер нь бол дөрмийн дагуу өөрийн улс төрийн карьераа бодоод эдгээр хүмүүсийг өхүүлэх сонголтыг хийж байгаа юм л да. Нөгөө хайртай дуртай хамгийн үнэнч ганц туслах минь зин гэд байсан байхгүй. Гуцны цанаас яриаг нь сонсоол камераар ажиглаад хэрхэн өхөхийг нь харах гээл зогсож үйдэг нас. Хүний амьдралаа гэж нэрээ сони юм шүү. Ялангуяа хүний араншаа гэдэг. Ингээд манай хэд амьд хүн аргатай гэж сүүлчийн аргаас хөгжилж байгаад нөгөө анх хэрглэж байсан тохиолдлыг асааж Чонгвон ахыг бай болгож угаад бусд нь бүгд зугтаа харуулцгал. Төлөвлөгөө товлсон ёсоор болж бүх ноход ахын араас явж бусад маань зугтаад энэнтэй зэрэгцэж яг нөгөө нурах гээд байсан гүүр нурж таарж унахын алдад колонкос мууруулсан хідэн цаасаа авахар нэхэж ирсэн нөгөө мөс хэсгэр маань татагч машинаар ахыг кабинтаа цуг татаж гаргаад хамтдаа зугтааж гараад амьд үлдэж байгаа юм да. Бас л бөө юм болж байгаа юм шүү. Нохот бүгд далаар унсан ямар тач миний харснаар бол мянган юм болж буцаж очлох ерөнхийлөгчд гойрлагч мань ах чаар юу ч болоогүй юм шиг Чонгвоныг тэрч яваал. Ястаж үжиж байна. Чонгвон уурандаа шууд гусаад авна үстэй. Нөгөө анх өгч мөгөөдөөсөн дугтуутаа мөнгөний нүүрлэн чулуудаад ирсэн байсан хэвлэлийнх нь болсон бүх үйл явдлыг ярьж өглөө. Үнэ ах хуу аавын хаалга татхан товоос тодорхой. За ингээд бүгд амар сайхандаа жаргаж аз жаргалтай төгсвөө гэдэл далаараа унсан гэж бодож байсан өнөө мө хэрцгий нохот чинь амьд мэд мэтэлцээ дараагийн байга хараад хайгаад хамүрны ирэг дээр зогсож байгаагаар дэлгэц харанхуйлж дүрс дууслаа даа гэж.